дараагийн мэдээ. Энэ оны 2 дугаар сарын 16-ны 11 цагт Хангард спорт ордонд Орхон аймгийн нийт иргэдийн нэгдсэн золголт шашин урлагийн цэнгүүн болох юм а. Жалдан жанчуудын хід болон гандан шадивлын хідээс санаачлан Орхон аймгийн нийт иргэдийн нэгдсэн золголт шашин урлагийн цэнгүүн 2 дугаар сарын 16-ны 11 цаг 40 минутаас Хангард спорт ордонд болох юм а. Иргэдийн нэгдсэн золголтыг Орхон аймгийн засгийн хамгаалалтын газар болон Улаанбаатар хот Эрдэнэ хотын нутгийн зөвлөл дэмжин ажиллаж байгаамаа. Ямар хөө зан үйлдэл болох вэ гэхээр эхнээд бол урлагийн нэг намар эмчилгээнүүд байгаа. Тэгээд засал номын одоо ихний сан болох одоо итгэл гандал авжаа ташчирын сан үлзэр хорыг болгоч их сан гэж сан байдаг. Энэ цанг бол одоо 5 дугаар богд одоо Жожонсон богдод одоо айлтгахжсэн халах түмэн юм бид одоо зориулж ингэ зохиолгож байсан их сан байдаг. Энэ дотор бол химрийн сан, ариун сан, одоо баян өндрийн сан энэ сангууд бол багтдаг. Тэгээд энэ сангаа уншаад тэгээд түр завсарлах байгаа. Тэгээ иймэрхүү зан үйлдэлээр 3 завсарлагаагаар явахаар ингэ төлөвлөж байгаа. За шөнийн 12-ны бэлэгдсэн өдөр бол Хангардад Орхон аймгийн нийт золгоотыг хийж за мөн шашны зан үйл, за урлагийн зан үйлдэлийг бол бид бүхэн хамтран хийх гэж байна. За энэ дээр бол нийтийн заслын номууд уншигдана. За нийтийн засалд бол одоо орохгүй тусгаалan засалтай хүмүүс бол за одоо мэдээж гахай жил орж байгаа. За 8 цагаан мөнгөтэй хүмүүс юм бол мөнгөнд болж байгаа. За тэгээ одоо дүнсэр буюу харьс жилтэй хүмүүс. Тэр бол могоо жилтэй хүмүүс юм бол энэ жил дүнсэр нь орж байгаа. За шишид буюу одоо баг харьс жилтэй хүмүүс нь бол за бар бич гэсэн тийм жилтэй хүмүүс бол харьс жил нь орж байгаа. За энэ хүмүүс бол тусгаалan засалтай. За бусад хүмүүсийн бол тийм бол нийтийн заслын ном бол уншигдана. Уламжлалт арга хэмжээ маань бас өргөн дэлгэр болох гэж байна. За энд бид нар бас шашин урлагийн цэнгүүнээсээ гадна бас нутгийн удирдууд маань зан олонтойгоо буурлуудтайгаа залгалтыг бол бас хийнэ. За мэдээж энэ сайхан яр хурдгшсэн гонтой сайхан өдөр ахнуудаа цуглуулж ном хор буулахаас гадна бас урлагийн сайхан тоглолтуудаа бид нар мэдлэгээ төвшүүлнэ. Манай урлагийн соёл урлагийнхан маань бас бэлтгэлж дорж байна. За энэ жилийн бас хамгийн гол онцлог маань юу гэвэл бид бас шашин урлагийнхаа зам урлагийн хамгийн дээд болох цам хариалгаж өссөг бид нэр бас яг үндсэнтэйгээр нь бас явуулахаар төлөвлөж байна. За энэ маань бол бас ном хорж байгаа номынхаа дэг журмтайгаа бас уялдаж сүсгэн олон ард түмэндээ ад жаргал сайн сайхныг бэлэгддэг ийм бас зам үйлүүдийг хийхээр төлөвлөж байна. За тэгээд хамгийн гол нь бас иргэд маань эрэхтэй болж өгөл настан бурдуудаа сайн өргөн дэлгэр хамруулж за мөн үгээрээ дамжуулаад бас жижигхэн өөрсдийн тавгийн эдийгээ бэлдэж ирэх ёстой. Энийгээрээ бас манай энэ ном хурах төслийн ажиллагааны хамгийн төгсгөлд одоо дадлага авах юм зам ёслол маань болно. Ингээд тавар бүхнийг хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан оролцох урьж байна. Энэ сайхан уламжлалт арга хэмжээ маань Цэнгүүн үеэр лам хуврагууд нас буян уртсгаж, заяа буян дэлгэрүүлэх бүхэл засал номыг айлдаж, хуран цугсан та бүхэнд 18 сүншигтэй хишиг хүртэх болно. Мөн урлаг соёлын тоглолт явагдах юм а.